хэд ирсэн. Шимизу сангийн миний найз байгаа. Анаа найз намайг урьсий. Тэгээд үзье, ороод үзье. Энэ Сакура Теппаньяки гэсэн шинэ хаягтай болсон бай. Нийш ороод ирэх гэсэн.こんにちは。ようこそいらっしゃいませ。ご無沙汰です。元気です。今日はお招きありがとうございます。どうぞどうぞ。Энэ Кемпинский зочид буудалтай Сакура гэдэг юм Теппаньяки ресторан байсан. Теппаньяки гэдэг чинь ширмэн Теппан гэдэг. Тэрэн дээр шарах хоолнуудыг Теппаньяки гэдэг юм байгаа. Тэрийг тэрчгтээ одоо нөгөө талбайн хажуудад аваад ирсэн. Энэ Кемпинский зочид буудалтай Сакура гэдэг Теппаньяки ресторан байсан баггүй. Тэр нь энэ нүүж ирсэн. Тэгээд тэрийг үзүүлэхэд манай Шимизу-сан намайг урьсан байна. Энэ болохоор Японоос аваад ирсэн. Маш үнэтэй юу гэсэн шүү. Ширмэг гэсэн шүү. Шимизу-сан хэлэхдээ нөгөө үнэтэй ширмийн онцлог бас байгаа. Одоо 97-8 жил болчаад ерөөсөө тэрчгтээ ерөөс нэмгэн болохгүй, номроод дэдгүү, орд үүсэхгүй, өдөр болгоо ингэ зүлгээд яагачгүй байгаа гэж ярьж байна. もう持つとむちゃくちゃ重いよ。 Энэ нөгөө хоёр ширмэг гээ хэлбэрт оруулсан байгаа. Нэг нь 200-аас 300 кг байдаг. Нөгөөхдөө 7-8 хүн нэг ширмэг чирээд дэшээ гаргаж ирсэн гэдэг ярьж байна. まあそういうやっぱり特別な鉄っていうのかな、使うみたいね。Шимизу-сан өнөөдөр надад зоригч онцгой хоол хийж өгөн гээд байна. お肉と魚のついたコースをぜひありがとうございます。食べてってください。ちょっと待って、QR コードの QR コード。あ、そうなのよ。 QR コードменю уншиж болохын гар хөрөхгүйгээр уншиж болдог болсон гинэ. С гойこっちも撮って. Шимизу-сангийн бэлдэж өгсөн одоо Теппан дээр шарах юмнууд бол энэ. Онцлог юм нь юу вэ гэхээр мах. Энэ мах болохоор Канадын нэг залуу Булган аймагт одоо тэжээсэн юм өхрийн онцгой мах байгаамаа. Занада фермийн мах болохоор US beef-тэй зэрэг цууц өндөр чанартай мах бай. Ингээд эцэнтэй нуудсан Шимизу-сан надад ярьж өгсөн шүү. こうやってなんかね、モンゴルのお肉とかなんかいろんな製品が付加価値ね上げて、もっとね高く輸出するとかね、そういう方向に行けばモンゴル全体的にもね。シャスンドクってシンナゴンでさでなんだっけ揚げ出し豆腐揚げ出しじゃないか揚げ豆腐揚げ豆腐のサラダのねごまのソースがかかってますね。はい、いただきます。Энэ болохоор шарсан дүүбүүдтэй салаад, шинэ ногооны салаад, шарсан дүүб буюу шарчигнөр их гоё байсан. Энэ болохоор темаризу шигээд хийхэд амархан, царайд яг ийм хоол байгаа шүү. Хийж үзээрэй. Нөгөө хүнснээс гож идэв ш. Тэрэн дээр загсыг тавиад сушигийн будаа хийгээд тэгээ бацхад юм хөөрхөн болдог гинэ. Шимизу-сан надад зааж өгсөн шүү. Их хөөрхөн инсталаг. Энэ болохоор ясаатай далайн байцаатай шүлээсэн хөөрхөн савтай. За нөгөө далайн бүтээгдэхүүнүүдийг шалж хэллээ. これはエビと金目鯛とホタテです。あんまりなんていうかな。基本ホテルの中に。За энэ мах шарж өгч заа шарж өгч хүн болохоор нэргүй ах гэд энэ анх Кемпинский Сакура Теппаньяки нэгтгэхэд тогоочороо жижиг хийсэн хүн байгаа. Тэрнээс хойш 10 жилийн ажиллаж байгаа. Энэ маш сонирхолтой яриатай хөгжөлтэй энэ баг ихийнхэн энэ нэргүй сантай ууцгаад ирж байгаа хүмүүс байдаг юм аа. Нэргүй ахтай нэг та бүхэн танилцаарай. Сакура Теппаньякт жилдээ нэг 3-4 удаа, ихтэй 3-4 удаа ордог бол тэр болгонд нэргүй сантай буу халдаг.
Тэгээ явандаа нэргүй санч бидний тухай мэддэг болж нэргүй сангийн одоо гэр бүлийн тухай, амьдралын тухай зөндөө юм бид нар мэддэг болоод найз шиг болсон хөвгчлөлтэй ахаамаа. Нэг жил нэргүй сан компани шилдэг ажилтан болоод Японд руу явах шагнал авсан. Тэгэхэд бид нар өстой яаж их баярлаваа нэргүй санны өмнөөс. Нэргүй сан та Япон явсан шүү дээ. Япон явахын сан гэдээсэн чи явсан дээ. Тэгээ би Японд явсан тэгээд явчих шүү дээ. Одоо юм хүн ер нь тэгж бодоод байвал яг зөөсөнд хүрээд юм байна. бодсон бүр хийх ястай те юу те тэгвэл мөрөөдөр биерүүрээ Яг тэр би Япон хоол 15 жил дараа хийсэн багтаа. Тэгээд бид Япон хоол хийж байгаа бодлоо яг тэр хотод нь очиж хоол авч үзэх юм цагаангаа бодоод байсан. Япон хоолноос юу гоёсэн? Хадад рам гоёсэн. Нэргүй ах болохоор англи, орос, хэлтэй, юм хэлтэй бас яриа сайтай. Ийм хүн байхаар ингээд зочинтой харьцдаг Японгийн тоглогчдод маш одоо хэрэгтэй хүн гэж сайн ярьдаг. Энэ нөгөө алтартай Канадын одоо технологиор хийсэн Канад залуугийн бүтээл нөхрийн махын стейк байгаа. Монгол мах маш амттай. Рибай гэдэг нөгөө юу хэсэг нурууны хэсэг байгаа юм. Шимизу сан ярихдаа энэ өрөө одоо бүрэн private room болгож байгаа, private өрөө болгож байгаа. Ерөөсөө нэг зочныг хүлээж аваа, нэг хитэн зочинтэй одоо нэг найзууд хоорондоо ирэхээр бусад хүмүүстэй холдохгүй гэсэн үг. Энэ дотор бас нэмж ноёл хийх байгаа гэж шинэ сан танилцуулж исэн. Тэгээ ерөөсөө гадны хүнтэй ерөөсөө уулзахгүй тийм нөхцөл үүсгэж байгаа гэсэн. そうだねこの骨の周りの肉がまた美味しいんだよね そう。Энд голмах гэдэг тийм. Энд голмах гэдэг. Наад чи бодсон. Энэ голмах. Би яасан гол махан дуртай юм шиг гол махтыг яасуугаад. サーロインの隣のとこなんです そう。これは За махтай зэрэгцээ нэг царимстай шарсан будаа идэх. Идэж өгч байна би. Миний хамгийн дуртай хэсэг энэ ясны хажуудлын ястай зэрэгцээ гэдэг мах. Ясыг одоо мөлчөд идэх юм хамгийн сайхан байдаг. Ингээ идэд хар яаж турах вэ гэж өөрийгөө хараад гайхаа сууж байна. Би Шимизу багштай Монголын махны тухай бага хичээл уншиж байгаа юм байна. Юу гэж юм бэ гэхээр Япон мах, Монгол махын ялгаа гэхээр одоо махаар байсан ч гэсэн ясаар байсан ч гэсэн шүл сайн гардаг. Цаана юм амт байдаг. Тэгээ Шимизу сан бас Монгол маханд их дуртай гэсэн тийм бас юм өрмөц амттай, чанга амттай байгаа болохоор тийм тэрийг яриад бид тэр хоол идээ сууж байна. 肉だけ切ってお湯で湯がいてもすごい美味しいスープできるんですよね。はいはいあれのモンゴルの人は好きだよね、いわゆるちょっとアクがそう。浮いてるぐらいのスープのがね そう。 Мөлчиж өгч ёо. Десертаас энэ дипан дээр шаргадах юм байгаа. Энэ гамбир шараа тэрэн дээр зайрмаг тавьж жимсний соус хийж өгдөг юм. Хөөрхөн десерт байгаа шүү. Маш амттай. Би нөгөө шүд янгиндаг болохоор хэцүү байсан. アイスクリームが入ったクレープです。今日は清水さん本当にごちそうさまでした。お越しいただきありがとうございました本当にごちそうになっちゃってありがとうございました。満足いただきましたはい、本当楽しかったです。 За хаана вэ гэж асуудаг хүмүүс зөндөө байгаа. Энэ нөгөө таван богдын галери гэдэг нөгөө талбай хажуудлын
газар эдэн шүү дээ. Одоо том байшин те. Тэрний хоёр давхурд энэ нөгөө TV-с талаас бас орч олон тэндээ им төв хаалга байгаа нагуумыг бичсэн. За та бүхэн очиж сонирхож үзээрэй. Баярлалаа.